losing your battle. Pick yourself up and dust yourself off and back in the saddle. You're on the front line, everyone's watching. You know it's serious, we're getting closer, this isn't over. The pressure's on, you feel it. Сайн байцгаана үзэгчдээ залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн бэлтгэл эфир танд манай нэвтрүүлгийн ивэнтгч болох Mobicom-оос хүрч байна. Өнөөдөр бид оролцогчдод дагуулan хүрэлцэн ирж би брэнд дээр нэг өдрийг өнгөрүүлэхээр шийдлээ. Тэгэхээр энэ хугацаанд залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцож байгаа хугацаанд хүүхдүүд маань багаар хэрхэн ажиллах, ер нь яг бүтээл дээрээ бүтээлч байх, хөдөлмөрч байх, оюунлаг байх бүгдийг үзүүлж чадсан. Тэгвэл өнөөдөр найзууд хэрхэн найзалдیں۔ Яаж ажлаас бусд үеэр багаар баг болж ажиллахын гэх мэт шалгуурууд байгаа бах л та. Ямар шалгуур байх юм өнөөдөр? Юуг шалгах гэж байна? Манай залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн өнгөрсөн жилийн туршлагаас харахад манай хүүхдүүд нэг бүтээлийг эцсийн үзтэл дуустал хийдэг. За үүнээс гадна бүтээл хийх явцдаа хоорондоо танилцж, найзалт нөхөрлөж, бие биенийхээ бүтээл хөгжүүлэлтэнд оролцдог. За манай 3 өдрийн үзэсгэлэнгийн хугацаанд оролцогчид маань хоорондоо нэгт зузаан баг болж чаддаг. Атгсан гар шиг. Тэгэхээр тэр л үйл ажиллагааг, тэр л найзалт нөхөрлөх, багаар ажиллах, тэр л зүйлийг өнөөдөр хүүхдүүдэд мэдрүүлэхээр бид нэр хүүхдүүдэд нэг өдөр би брэнд дээр авчираад байна. Тэгэхээр энд ямар тэмцээн зохиогдож байдаг өдрөө? Өнөөдөр юуны өмнө ирсэн зохион бүтээгчтэй баг болгож хуваая. Баг болгож хуваагдсан зохион бүтээгчд нь багтаа нэр өгөх нь яах нь ер нь тэмцээн уралдаанд яаж оролцох нь гэдгийг харцгаана. Тэмцээн уралдааны хувьд бол хөл бөмбөг байгаа. Ширээний бөмбөг шүү дээ. Гэхдээ бид нар бөмбөг хөөж өгөхгүй. Яг нэг өдөр болгон бүтээл бодоод тоо бодоод зураг зураад юм гагнаад эвдэлдэг хүмүүс нэг өдөр гоё. Угсраа салгаад байж байгаа тийм ээ. Нэг өдөр гоё хөл бөмбөг тоглоод өнгөрүүлдэг. Дараа нь сагсан бөмбөг шидүүлээ. Шидүүлэхээр бэлдсэн байлээ би брэндийнх нь. Тэрнээс гадна зохион бүтээгчдийг яаж зүгээр өрөх вэ? Өөрсдөө техник сэтгэлгээ ухаалт самбагийн шалгахаар бас нэг тэмцээн бэлдсэн гэсэн. Тэр нь ямар тэмцээн байхыг одоохондоо мэдэхгүй. Үзэгчид ч гэсэн бид нар ч гэсэн сюрприз байх болтугай. За ингээд залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн шилдэг оролцогчид би брэндээр Mobicom ивэнтгчийн аяллыг эхлүүлж байна. Every day I'm shuffling. Монгол улсаа дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил цэцэглүүлэн хөгжүүлэхийг Монгол хүн бүр хүсч тэмүүлдэг. Харин энэхүү хөгжлийг бид хэрхэн авчрах ёстой вэ? Нэгэн үед дэлхийн талыг эзэгнэж авсан Чингисийн Монгол улс өнөөдөр 21-р зуунд хинээр юугаар танигдах ёстой вэ? Дэлхийн нийтэд Монгол гэдэг үг ямар төсөөлөл төрүүлэх ёстой вэ? Монгол хүн болгоны ухамсар, ухаарал шингэсэн зөв хариултыг олохоор Mobicom корпорац хэрэглэгчдээс олон судалгаа ярилцлага авсны үр дүнд судалгаанд оролцогчид санал нэгтэйгээр Монгол улсыг хөгжүүлэх үндсэн салбарт төлхөө анхаарах ёстой гэж хариулсан байдаг. Тэрхүү хөгжлийг авчрах үндсэн салбар нь аль салбар вэ гэсэн асуултанд хэрэглэгчдийн 94% нь боловсролын салбар гэж хариулсан. Харин хөгжлийг хэн авчрах вэ гэсэн асуултанд ирээдүйн хүүхэд залуучууд маань гэж хариулжээ. Ийхүү анхдагч судалгаагаар Монгол улсын хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарт хамгийн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэр дундаа хөгжлийг бүтээх хүүхэд залуучуудынхаа боловсролд илүү анхаарах ёстой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тийм ч учраас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Mobicom корпорац эх орныхоо ирээдүйн хөгжлийг гартаа хатгсан шилдэг инженер техникийн мэргэжилтнүүдийг төрүүлэн гаргах зорилготой залуу зохион бүтээгч олон улсын уралдааныг дэмжин ажиллаж байгаа билээ. Манай хүүхдүүд бусад уралдаан тэмцээнд нэвтрүүлгийн хүүхдүүдийг бодвол онцлогтой. Юугаараа вэ гэхээр зохион байгуулалтын хувьд харин санаачлахтаа намайг тэргээр дэмий динжих хооронд өөрсдөө хуваагдаад баг болоод футболкооч өмсөд одоо тоглоомдоо биелдээд хин хинтээ яг хуваар гаргаж ах шүү. За спортын дүрмөөр бас хасагдах журмаар явах байлгүй гэж би дотроо бодож байна. Тэр схем гаргах, тооцоолох, томьёолох тэр асуудал манай хүүхдүүд бол зүгээр л яг л зүгээр л асуудалгүй л гэсэн үг зэ. Бид нартай хамт өнөөдөр би брэндээр Mobicom менежер
нямхуу оролцож байгаа. Нямхуу бидний газарчин хөтөж бүгдийг зааж өгнө. Тэгэхээр өнөөдөр болох тэмцээн бол мэдээж шагналтай авах бусад тэмцээний талаар мэдээлэл өгөөч. Нямхуу. За баярлалаа. Тэгээд юуны өмнөөс бид бүхэнтэй хамтарч ажиллаж Монголынхаа ирээдүйн болсон хүүхэд залуучуудын техник сэтгэлгээ, чөлөө сэтгэлгээ нэгж анхаарч хамтарч ажиллаж байгаа. За тэгээд өнөөдөр бас Mobicom-ийн нэг цагийн үйлчлэгээний Teddy Tower танилцсан. За Teddy Tower-ийн нэг давхарт байрлах одоо шинэ дэвшилтэт технологиудтай хүүхдүүдэд танилцуулж, за мөн дээрэс нь Монголын залуу үеийн төлөөллийн хинчээсэн одоо ирэх боломжтой үргэлж нээлттэй бие үйлчлэгээний төвд одоо entertainment team уралдаанаар манай залуучууд өрсөлдөнө. За харин түүний дараа мэдээж монголчуудаа уцгийн уцыг танилцуулсан Mobicom корпорац монголчуудын хамгийн анх хэрэглэж эхэлжсэн одоо хүн болгоны мэдэх 33 арга утсыг эд деталь болгоноор нь задлаад түүнийгээ буцааж одоо ярьдаг тийм утас болгож огсрохын тэмцээнийг бас зохион бүтээгч хүүхдүүдтэй зориулж бэлдсэн байгаа. Терминатор болох юм биш 33 аргыг тий. Терминатор болох юм уу? Оо гайхамшигтай. Сая хүүхдүүдтэй уулзлаа хуваагдсан мэн тэмцээн эхлэх гэж байна. Чи багуудын нэрийг таадаа. Ёстой мэдхгүй. Манай арсын уулж чинь тэнд. За энэ араа бүргэд би яахвтэ Дорн говийн Симба Барса. Ой за чоннууд энэ төргээд тий арсын уулж байна. Энэ ийм нэр өгнө гэж ярьсан юм төгөлдөр. Ярьсан байд. Бид хоёрыг энд юу хийж байгаа орнд хүмүүс ярьсан байд. За ингээд хоёр талбар дээр тэмцээн үргэлжлэнэ. Тэгээд яаж үргэлжлэхийг харцгаая. Багууд байр байраа эзлээд эхний 4 багийг тэмцээнд урьж байна. За бүгдээ байр байраа эзлээд. When I get older, I will be stronger. They'll call me freedom, just like a waving flag. Чи хэр тоглолтын энэгээр гайгүй шүү дээ. Түрүү харин чамд 15-аар өжигдсөн үү 6-аар өжигдсөн үү бэ? Ёстой сайн санахгүй байна л да. Төгөлдрөө би чамаас юм асуумаар байна л да. Ер нь баг болгож ажилуулахад хамгийн гол анхаарах зүйл юу гэдэг юм бэ? Анхаарах шүдэн араа шүдэн хоорондоо хэр авчилж байна вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй шүү дээ. Манай зохион бүтээгчтэй нөө. Тий. Хоорондоо одоо жишээ нь яа вэ? Хитрхи 52 хүн суулгачвал тэгээд цагаа алдаад өмнө явахгүй. Гэхдээ чанартай юм гарах байх л та. Тэгэхээр тунгийн тааруулаад нэг амар сандруу хүн дээр одоо чам дээр намайг нэмэлт гэсэн үг шүү дээ. Би сандруу юм тий. Нэг нь сандруу, нэг нь 50 байх ч юм уу. Нэг нь туранхай ч юм уу, нөгөөд нь бүдүүн ч юм уу. Нэг нь үстэй, нэг нь өсгөө ч юм уу тий. Тий. Тэгээд өсгөө хүндээ микрофон бариуд явуулчихдаг бас. Гэх мэтчлэн альва хүүхдүүдийг баг болгохдоо бүтээлч байдал, за нөгөөх нь сэтгэдэг байдал, зан характер юу вэ? Бас анхаарах зүйлүүд зөндөө өгдөг баг. Тэгэхээр манай залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн үр дүнгээс хүүхдүүд маань хоорондоо нөхөрлөж, найзалж, за мөн өөрсдийнхөө бүтээлийг хамт хөгжүүлэх тэр л зорилт биелж гарах юм. Цаан чи ихний зорилго биелжлээ. Чогсмын Дорн говийн Симба баг ихнийхээ голыг хийж байна. За ингээ хүүхдүүд маань өнөөдөр технологитой танилцаж, entertainment төвөөр зочилж өөрсдийнхөө нэг өдрийг зугаатай сайхан өнгөрөх болтугай гэж хүүхдүүдтэй хүсье. Амжилт хүсье залуучуудаа. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн Mobicom-ийн би төв дээрээс хийж байгаа аялал үргэлжилсээр байна. Entertainment. Төгөлдөр би чамаас нэг юм асуумаар байна л да. Чи 80 оных те? Бараг л 80 хүрэхгүй 80-аас бага. Доош дал руу. 80 оныхны 90 оныхны сонирхлын ялгаа гэж их байна л да. Жишээ нь 80 оныхны картны барааны одоо үеийн биднийхний сонирхол ямар байсан бэ гэхлээр тухайн үед хит болж байгаа. Тухайн үед модонд орж байгаа зүйлийг их сонирхдаг байсан. 90 оныхан болохоор сонирхлын бүлгээр бол өөр байна л да. Жишээ нь зарим нь техник сонирхдаг байх, зарим нь дуу сонирхдаг, зарим нь бүжиг сонирхдаг. Бидний үед бол бөөнөрөө бүжиг сонирхдаг. Залуусын оролцоог дэмжигч номер 1 брэнд гэдгээр Монголын мянган залуусын хэрэглээ болсон би брендийн үйлчилгээний төв үргэлж хөдөлгөөн ихтэй. Учир нь хүсснээрээ өөрчилж, санснараа хувиргах ертөнц залуусын орон зайг жинхэнэ утгаар нь бүрдүүлжээ. Ирээдүйнхээ төлөө өөрийгөө нийгэмд жинхэнэ баялаг бүтээгч болохын төлөвшүүлэхээр цаг наргүй хөдөлмөрлөж мэдлэг чадвар эзэмшиж байгаа залуусын хувьд өөртөө чөлөөт цаг гаргаж бүтээлчээр үр дүнтэй түүнээ өнгөрүүлэхэд энэ төв чухал үүрэг гүйцэтгэнэ.
номын сан, үнэгүй интернет, оюуны альчаалаа тайлах төрөл бүрийн спортын тоглоомууд гээд энд байхгүй юм юуруугүй. Залуусын ертөнцийг тодорхойлагч хамгийн тод өнгө гэрэлгээгээ бие үйлчилгээний төвд ноёлож байдаг. Тийм ч учраас залуус энэ төвд ирэх тун дуртай байдаг үз. Манай залуу зохион бүтээгчид бол техник талдаа илүү сонирхолтой. Юмыг угсрах, задлах, яаж хийгдсэн байдлыг хардаг гэх мэтчлэн тийм ээ. Тэгээд тэмцээн болж байгаа хоног ширээ мөрөө задлаа хийчих үү. Бид нарыг энэ ондоо юм ярьж явж идэл анзаарж байгаа юу? Анзаарж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн хүсэл сонирхлыг татах, за Wi-Fi орчин, ном сэтгүүл, за тэгээд жижиг ширээний спортын хөл бөмбөг, жижиг одоо хөл бөмбөгөөс гадна эн чинь теннис, бильярд гэх мэтлийн болох зүйл, сагсан бөмбөг гэх мэтлийн энэ залуучуудын сонирхлын бүлгээр нэгдүүлэх энэ бие төв дээр хүүхдүүдийнхээ нэг өдөр аялуулж нэг ч гэсэн өдөр толгойг нь амрааж байгаа гэж бодож байна. Гэхдээ удахгүй ажилуулсан толгойг нь. Тэр манай хамтран ажиллаж байгаа Mobicom энэ бие төв бол зөвхөн хамаагүй хөгжим ч юм уу те компьютер тоглоом магадгүй юм сонирхтой хүүхдүүдэд зориулсан газар бас биш л байна л да. Жишээ нь одоо тэндээс бичиг хэргийн хэрэглэл энэ төр өөрсдөө бичиг баримтаа тушаага аваа хэрэглээд зураг зураад бүтээлээ хөгжүүлээд цагаа зөв болсон өнгөрүүлэхэд болохоор газар байна. Залуу зохион бүтээгч уралдааны энэ жилийн оролцогчид маань 2011 оны 11-р сараас эхлэн цагтаа уралдан хөдөлмөрлсөөр байгаа. Намар, өвөл, хавар бүтэн 3 улиралд амнан хичээл сургуулийнхаа хажуугаар хийсэндээ хүрч зорьсноо биелүүлэх гэж оюуны хувьд ачаал ихтэй ажиллаж байгаа. Тийм ч учраас манай нэвтрүүлгийн ерөнхий эвэнтэтгэгч Newcom Group-ийн бүрэлдэхүүн Mobicom корпорацийн бие брендийн үйлчилгээний төвдөө аялах амар хурлага ирүүлсэн биз. Оюуны ачаал өндөртэй ажилладаг хүмүүсийн хувьд заавал өөртөө цаг гаргаж тархиа сэргээх хамралт нэмж чухал байдаг. Хүний бие организм сэтгэл санааны өөдрөг ирч хүчээр тэжээгдэж байдаг гайхалтай тогтолцоотой учраас нэг өдрийгч болов ийхүү хийж байгаа бүтээлээсээ хол найз нөхдийнхөө дунд өнгөрүүлэн гэдэг эдний маань хувьд хамгийн сайхан амралт болж байна. ширээний хөл бөмбөг дуусаж ялагчуд тодорсон байна. Ялагч хэний баг вүлээ? Шинэ төрлийн баг хөө хэний баг? Би ерөнхийдөө бол би гэж явна. Одоо нэг хавцсан багийн тэрний нэг гэж явахгүй байгаа. Төгөлдөр уурын заагч захилгаан бойлоор хоёр нэгдсэн байгаа юм байна шүү дээ, тий? Өнөөдөр зугаат өнгөрч чадж байна уу? Өнөөдөр бол зугаат өнгөрч байна. Гой зугаатай байна. Хөгжилтэй байлаа сая ширээний дэвс олоод хоцсондоо маш их баяртай байна. Нэг ч гэсэн өдрийг дахиад сэргээгээд бүтээлээсээ хол ямар нэгэн зүйл угсрахгүй, хийхгүй, тоо бодохгүй, толгой дотор тооны машин зохихгүй өнгөрөх бол сайхан байгаа үстэй. Сайхан байна. Тэгээд бас одоо цог тоглож байгаа хүмүүс маань бас нэлээд өрсөлдөгч маань бол нэлээд хүчтэй байлаа. Тэгээд өнөөдрийг сайхан өнгөрөөж чадж байна. Тэгээд хоёр өөр багийн гишүүд, өөр сургуулийнхан, за тэгээд бас үеийнхэнтэйгээ бол найз нөхөд болж чадж байгаа үстэй. Маш их найз нөхдөд болж байгаа. Олон найз хүрээ, танилын хүрээ их олон тааж байгаа. Цаашдаа найз байх болно гэж бодож байгаа. За ингээд ширээний хөл бөмбөгийн ялагч болсон та бүхэнд бие брэндээс бэлэг гардуулна гэж байна. За бэлгийг танилцуулнаа бидэнд. За түүний өмнө ялагч болсон хоёртоо амжилт хүсье, баяр хүргэе. За маш их. Тий. За тэгээ та хоёртоо залуусын орцог дэмжиж бие брэндийн одоо залуучуудын хамгийн их гоё байдаг одоо бие брэндийн флаш. За мөн одоо таны гар утсыг болон гар бугуугчийн чимэх маш олон бэлгүүд байгаа. Мөн дээрээс нь утсандаа хийгээрээ 10,000 нэгж. За баярлалаа. За танд бас мөн адил. За баярлалаа. За ингээд ялагчууд араараас тодорхойд байна. Одоо бүгдээр хамтдаа төгөлдөр дээр очиж сагсан бөмбөгийн тэмцээнд орцгоё. Төгөлдрөө. За би халаал тэр явагдаж байна. Оо гайхалтай. Энэ бөмбөг удаацтай бүр хэрэг алга. Бүгдээрээ бэлтгэлээ хийцээ. Чин ойцсон шүү төгөлдрөө. Тэгсэн. Бүгдээрээ бэлтгэлээ хийцэн тэмцээн эхлэхэд билээ. Танаа хөл бөмбөгийн болсон. Хөл бөмбөгийн ялагчид тодорхойд бие брэндээс гарын бэлгийг гардуулсан байна. 10,000 нэгж флаш, за мөн бугууг чимдэг бугууч. Чи тэгээ бугууч авахгүйсэн. Зүгээр би өөрөө антикьютэй. За тэгвэл одоо сагсаа эхлэх үү? За тэгээ сагсаа эхлэв. Хөл бөмбөгийн бүгдээр оролцох уу? Оролцсноо. За амжилт хүсье. За чамд амжилт хүсье. Зохион бүтээгчдийн дундах дараагийн тэмцээн нь 30 секундын хугацаанд сагсны шийдэнд хамгийн олон бөмбөг оруулах тэмцээн байлаа.
Born to a throne, stronger than Rome, but violent prone, poor people's zone. But it's my home, all I have known, where I got grown. Streets we would roam, out of the darkness, I came the farthest, among the hardest. Survival, learn from these streets, it can be bleak, accept no defeat, surrender, retreat. So we struggling, fighting to eat, and we wondering when we'll be free. So we patiently wait for that fateful day. It's not far away, but for now we say, when I get older, I will be stronger. They'll call me freedom, just like a waving flag. And then it goes back, and then it goes back, and then it goes back. Oh, so many wars, settling scores, bringing us promises. За би брендийн 2 дахь тэмцээн болох Сагсан бөмбөгийн тэмцээнд төгөлдөр ба түүний нөхд багийнхан оролцсон боловч амжилт үзүүлсэнгүй. Амжилт үзүүлсэн шүү дээ. 2 дахь шатанд орсон тий. Харин 1-р байранд орсон баг шалгарсан. Энэ баг бол Дорногов Визийн баг. Дорногов Барса. Тийм. Барса. Тий. За 3 оруулсан амжилттайгаар 30 секундэд бусдаасаа тэргүүлж ялсан та бүхэнд би брендийн гарын бэлгийг гардуулж байна. За би брендийн гарын бэлэг биш тэмцээний ялагчийн бэлэг. Тэмцээний супер бэлэг байхгүй. Супер бэлэг. Тий. Одоо нямхуу биднэрт бэлгээ танилцуулга гардуулсан шүү. За нямхуу юу байгаа вэ? За өмнөх хөл бөмбөгийн ширээний хөл бөмбөгийн аврагын маань шагналтай бол яг адилхан байгаа. За харин манай саяны Төгөөгийн хэлсэн супер шагнал дараагийн тэмцээний шагнал байгаа. Суперийн төлөө залуусаас өшөө өчөчтэй оролцоорой гэж хүсмээр байна. Баярлалаа. 10,000 нэгж би брендийг аксессуарууд. За окей. Баяр үргийн ялсан багтаа бүгдээрээ өөр өгч штэ. Хоёроо маргын шагнал авахаа шахсан байна тий. Тийм байна. Өөртөө шагнал авсан бол гоё ч тий. За баяр үргээ. За баяр үргээ. Одоо дахиад энэний супер бэлэгтэй тэмцээн байгаа гэсэн. За ингээ супер бэлэгтэй тэмцээн рүүгээ бүгдээрээ явцгаая. Юун төлөө зохион бүтээгчдүүдээ тийм ээ. Явцгаая. Бүхнийг би брэнд бас бүгдийг дэлгэрүүлнэ. Монголын анхны мэдээлэл технологийн худалдаа үйлчилгээний ТЭД-д 2005 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тус дүн хэрэглэгчдэд мэдээлэл технологийн бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүртэх, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхээр зорж ажиллагаараа онцлогтой. 2007 онд ТЭД 2 төвийг 1-р хороололт, 2008 онд ТЭД 3 төвийг 3-р хороололт тус нийсэн бөгөөд одоогийн байдлаар ТЭД төвд 450 гаруй албан байгууллага хувь түрээслэгч ажилтдаг юм. ТЭД төв байгуулагдсан цагаасаа хэрэглэгч олон нийтийн талархлыг хүлээсэн салбартаа болоод улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төв болсны зэрэгцээр орчин үеийн үйлчилгээний шилдэг стандарт шаардлагыг бүрэн хангасан манай улсын үйлчилгээний салбарын тэргүүлэгч хамт олон болж чаджээ. 11 оны дэлхийн шилдэг утсаар шалгарсан Galaxy Note Samsung Galaxy S2 гарч байна. Энэ болохоор одоо манай Монгол үндэсний нийт одоо 95%-ны хүрсэн үндэснээ өргөжлүүлжээ гэсэн энэ реклам маань явж байна. Тэгээ ер нь Mobicom-той игээд танилцах бас боломж бүрдээд ирсэн залуучуудаа бас хийж байгаа бүтээлт чинь маш их амжилтыг хүсье. Дахин үсэж байна. Mobicom-ийн төв байран дээр ирээд байна. Энэ бол засварын төв албан ёсны тийм ээ. ТЭД-ийн хамгийн дээдлийн давхарт байрладаг засварын төв дээр өрөлдсөн ирсэн. Энэ засварын төв дээр хийхгүй бүтээхгүй янзлахгүй байдаг ус. Бүгдийн засна, эвдэн, угсарна, задлна. Тэгэхээр манай нарийн байла. Манай залуучууд яг одоо 20 деталаас бүрдсэн Nokia 3310 утсыг уралдаж угсарна. Нэгж деталыг дутаахгүйгээр угсарж төрүүлсэн нь ялагч болно. Одоо хүүхдүүд маань 3-3-аар 5 баг хуваагдсан. За эдгээр 5 багаас 1 2 3 дугаар байрыг оролцогчдыг тодруулах ёстой. Тэгэхээр хүүхдүүдээ бэлтгэх байдлаа эзлээрээ одоо бүгдээрээ утсаа угсарч эхэлнэ. Утасныхаа тухай урьдчилаад заавар зөвлөгөө авсан хэдэн деталь үүдийг мэдсэн. Ингээд тэмцээнэ гэхэд бэлэн болж байна. Чиний супер автыг аваад өгөх үү?
За хавтан дээр бид нэр 10 минутын хугацааг тавьсан байна. 10 минут дотор амжихгүй бол уучлаарай. Уучлаарай шууд тэмцээн Хасагдана. За албан ёсны засварын газрын төвийн инженер мэрэгчлэн залуу бол өөрөө 2 минутанд дугсардаг гэсэн 20 деталийг тэгэхээр манай хүүхдүүд хэдэн минутанд дугсрахыг одоо бүгдээрээ харцгаая. Уулын дахиад нэг 33.10 байсан бол инженер залууг хамт угсруулах хэрэгтэй байхгүй. Тэгвэл уралдуулж юу? Тий. Инженер залуу тийм зогсоод байна л доо. Даанч дахиад 33.10 байхгүй тий. Байхгүй тий. За тэмцээн эхлэе. За эхлэе. За ингээд хүүхдүүдээ бүгд дэшээ гараа өргөөрэй. Гарыг харъя. Хүрээгүй гэдгийг чи харж шүү. За. За нааша камер явлаа. Хараарай. Төгөлдрөө. Ой. Чи нөгөө дардгаараа дараа штэ. За тэгээ. Би хараа. 3 2 1 эхэллээ. Наргарлаа их дэлхий сүрлээ. Надад шинэ өглөөг авчирлаа. Бүхэн инээсэн хотоор хөгжилтэй би ялгаж явнаа. Баргараасаа батгсан бай. Nokia 3310 гихч супер утсыг задлан угсарна. Тийм утас байсан шүү дээ. Авчираа янзлуулцдаг гэж эднэрээр. Чонд байгаа модоо. Уул нь байгаа юм. Тэгээд авчирдаг гэж хэрвээ тийм сюрпризтэй амар уралдаан болох нь мэдсэн бол 33.10 гэдэг утсыг өөр таньдаг мэддэг хүмүүсээс авчираад цуглуулад зохион бүтээгчдэр янзлуулцдаг гэж юу? Төгөлдрөө Nokia 3310 ч хоцрогдсон юм биш үү? Чи санаж байгаа бол бид нэр Mobinet дээр сургалт хийж явах явцад дэлхийд одоо аль орнууд, аль твүүд Android утсыг илүү хэрэгжилж байна гэсэн судалгаа гаргахад Аз төв хамгийн бага буюу 12% нь хэрэгэлдэг гэсэн судалгаа гарч ирсэн. Тэгэхээр чи хоцроогүй л байгаа шүү дээ. Тэг дээр хоцроогүй л. Хамгийн сүүлийн юм баг хэрэгжилж байгаа юм чи өмнөх нь төлхөө хэрэгжилж ирэх гэсэн үг үү? За тийм ээ тийм. За тэгэхээр манай зохион бүтээгчид бүтээлтэй буюу бүтээл бишээ бүтээгч хүн Nokia 3310 ч 3310-тай танилцаад газар дээр нь угсрах, эвлүүлэх тэр ажлыг хэрхэн хурдан хугацаанд хийх нь үү? За хин нь илүү гарын дүүтэй техник зэрэгтэй байна уу гэдгийг бүгдээрээ тун удахгүй харцгаая. Наргарлаа их дэлхий сүрлээ. Надад шинэ өглөөг авчирлаа. Бүхэн инээсэн хотоор хөгжилтэй би ялгаж явнаа. За хүүхдүүдээ зохион бүтээгчтэй, гайхамшиг бүтээгчтэй төрүүлж дууссан нь гараа өргөж мэдэгдэн гэсэн үг шүү. Нэг деталийг дутаахгүйгээр Mobicom-ийн, Teddy төвийн, дөрвөн давхрын албан ёсны засварын төвийн мэрэгжилтэн инженер та бүхнийг төгсгөлд нь хянах болно. За ингээд залуучуудаа амжилт хүсье. Чи угсарч чадах уу? Болтойгоо нийлээд 20 деталь гэсэн шүү дээ. Надад нэг ийм түүх байдаг юм а төгөлдрөө. Манай хагас автомат угаалгын машиныг би задлаад Угсарсан уу? угсарч чадаагүй. Тэгэхээр ер нь буцаагаад угсрах хэцүү биш байлээ задлахаасаа. Тийм шүү дээ. Ядаж болтын зөрүүлж сольж болохгүй те. Залуучуудад ажил ямар өгч чинь? Тэгэл. Аль болох хурдан хийх хичээж байна. Өмнө нь задлж угсарч исэн юм уу? Гар утаас Өгсөрч байгаагүй өгсөрч. Ярьж байгаа юм уу? Одоо ер нь ажил чи хэдэн хувьтай явж байна? Дуусах болж байна уу? 50% л явчихна. 50% явж байна. За андаа багийнх нар юу вэ үзье? За. Төгөлдрөө. Ой. Чамаа машин задлахаараа хувийн дөрвөн боолт илүү гаргадаг гэсэн. Тэгсэр байгаа машинг болцсон. Машинг болцсон. Илүү гарсаар бүх деталүүд илүү гарсаар машинг болцсон. За энд сандрал гарч ичрэл явагдаад байна хараа төгөлдрөө. Багийн гишүүд нь яаж тусалж байгаа? Дарааллыг хараал зогсож байна да. Хянаад. 1 2 3 4. За яг энэ дараалалаар инженер залуугаа очиод утаснууд зөв өгсөрөгцөн үгүйг шалгаад өгөөч гэж хүсэж байна. За. Магадгүй хамгийн түрүүнд дууссан баг буруу өгсөрсөн байж болно ш тийм үү? Алдаатай байж болно. За одоо Mobicom-ийн албан ёсны засварын төвийн инженер засварчид утаснуудыг шинжиж харлаа. Бүгдийн зэрэгсүүл тавиад тэгээд 5 багаас 1 2 3 дугаар байр эзэлсэн оролцогчдыг тодруулна. Их л нарийн үзэж байна да. Төвчийн одоо засварын төвийн инженер залуу хэлэхдээ бол өөрөө бол 2 минутанд амжиж хийдэг гэсэн. Манай зохион бүтээгчид боолтоо дутуу боосон хэдий 3 минут юу гэж 2 минут. Тий 2 минут 43 секундэд боосон байна. Ихнийх нь дууссан байна тий.
Гэхдээ манайхан болтыг нэвтсэн байл чинь. Энэ их таарахын байна. Зохион бүтээгч болох гараагаа 6 настайдаа, зарим нь бүр 4 настайдаа эхэлсэн гэж ярьдаг манай оролцогчдын ихэнх нь багада бүгдийг задлаж, доторхын дангийг нь өөрийн гараар барьж үзэж, буцааж, угсарч байд санаа намардаг хүүхдүүд. Угсархан задлахаасаа хамаагүй бэрхшээлтэй байдгийг гэдгийг дэндүү сайн мэддэг залуу зохион бүтээгчид маань хугацаанд амжих гэж хэтэрхий чармааснаас болж даалгавраа 100% гүйцэтгэж чадсангүй. Ер нь хүүхдүүд маань яг нөгөө гол эцсийн бүтээгдэхүүнээ те яг чин том болохгүйгээр жоохон сэтгэл хөдлөх юм уу яарад бушуу туулаа гэдэг шиг ажиллажлаа. Гэхдээ ерөнхийдөө яг деталуудаа бол маш сайн харсан мэдээж техник сэтгэлгээтэй хүүхдүүд учраас яг маш сайн бол зөв буруу угсарсан юм бол байхгүй. Хамгийн гол алдаа маань яг үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг боолтоо бохдоо манай найзууд дутуу толгойг нь алаад хачлаа. За тэгээд яг оролцсон 1 2 3 байрын маань залуучууд бол мэдээж би 2-ыг дутуу чи 1-ийг хичээнэ. Гэхдээ мэдээж эхний 3 байрын шагнал маань 1 байгаа тийм ээ. Тийм. Дандаа багийн ахлагчид. Дандаа багийн ахлагч нар. За ингээд танай багт эдний дугаарын төгсгөл 77.11 гэсэн Азийн мөнгөн дугаар байна. За харин 2 дугаар байрын Барса багийнхан тий. Зүг. За 2 дугаар байрын болохоор бас мөн 77.22 гэсэн төгсгөлтэй юм Азийн дугаар. Гадуулж эднийхийг үзээд хэрэггүй баг 33. 77 33. За ингээд тэмцээнд оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн өдрийн туршид манай зохион бүтээгчид маань бие төвөр орж нэлээд удаан хугацаанд тоглолоо. Тэрнээс гадна Тэди төвтэй танилцлаа. За сая уралдаанд оролцлоо. Залуу зохион бүтээгчдийн талаар өөр чи ямар сэтгэл төрөв? Яг би мэдээж танай нэвтрүүлгийн байнгын фэн гэж хэлж болно. Гайхамшиг. За надад хамгийн их таалагддаг нөгөө халуун усны айлын сауна ажиллуулна гэдэг. Энэ залуугийн нэвтрүүлгийг бол ер нь би маш сайн дэмжиж үзэж байгаа. Тэгээд техник сэтгэлгээтэй залуучууд маань нэг өдрийг ингэж гоё хөгжөөн дуу шуугантай өнгөрөөж байгаад их баяртай байна. Тэгээд та нарын манаас сэтгэн бодох чадвар илүү хурдан байж бас цаг заваа яг бүтээлдээ зарцуулаасаа гэсэн үднээс өнөөдөр Mobicom-ийн 1 цагийн Тэди төв залууч зориулсан бие үйлчилгээний төвөөр ингэж хамтдаа аяллаа. Та бүхэндээ баярлалаа. When I get older, I will be stronger. They'll call me freedom, just like a waving flag. Залууч хүмүүст тэмцээний зүгээс ингэ зохион байгуулж байгаа. Одоо сургалт болон аяллууд бол ерөнхийдөө маш өөр өгөөжтэй байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд гэхэд л ингэж бараг стрессээ тайлах гэж хэлж болно шүү дээ. Бүтэл хийж явах явцдаа бол тэгэл олон асуудалтай тулгарна. Тэрэндээ санаа зовно тэгэл санхүү өнтер тэгэл нөгөөдөх тэгэл яаж л нэг л юм нь олдохгүй болохоор тэгэл тэрэндээ санаа зовол байнга авчдаг. Харин өнөөдөр энд ирснээр бол харин тэр бүгдийг мартаад сайхан минут ер нь юм нэг юм санаа зовхгүй ингэж явах энэ таатай хаяа ер нь ингэж явах зүгээр шүү дээ. Ядаргаа мадраа тэгэл. Манай энэ оролцогч бүгдээрээ гоё хүмүүжлтэй тэр айгүй гоё сэтгэлтэй тийм залуучууд лээ. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн бас нэг үр өгөөжтэй тал нь гэвэл яг ингээд чаддаг олон юмыг чаддаг залуучууд ингээд хоорондоо уулзч ярьж байгаа учраас ингээд хамтраад магадгүй ингээд залуу зохион бүтээгчээс гадна өөр ямар нэгэн зүйлийг хийж бүтээгдвэл ингээд өөрсдийн чадвараар нэгдэх тийм боломжийг олгож өгч байгаа. Энэ бол хамгийн авууштай юм гэж бодож байна. Өнөөдөр залуу зохион бүтээгчид бид ч юм адил Тэди төвтэй танилцлаа. Би төвөр орж мэдээд хугацаанд хөгжилтэй цэнгэлтлээ. Өнөөдрийн өдөр бол найс өнгөрлөө гэж бодож байна. Тэглээ. Хүүхдүүд маань, зохион бүтээгчид маань нэг ч гэсэн өдөр өөрсдийнхөө альчаалыг тайлж, амар чөлөө цагаа зөв болгосон өнгөрөөж, найдалж нөхөрлөлөө. За мөн бас нэвтрүүлгийн ивент гэдэг чинь Mobicom-ийн Тэди төвөөр зочилж шинэ дэвшилт технологитой танилцлаа. За мөн бас гар утасны технологийн хөгжил хаашаа явж байгааг чиглэж байгааг сонирхлоо. Ингээд дараагийн шатнд хүүхдүүдтэй амжилт хүсье. Зохион бүтээгчид маань өдөр болгон зугаацаад цэнгэлдээд тоглоод хөгжилдөд байх боломж байдаггүй. Яг одоогийн байдлаар оролцогчид маань 3 дугаар шатандаа бэлдээд бүтээлүүдээ хийгээд дуусж байгаа. Оролцогчдоо бүгдээрэнд амжилт хүсье. Нийт оролцогчдоо амжилт хүсэх зүйтэй байна. Ингээд өвөр Монголын улс орноос оролцож байгаа оролцогчид, за мөн Оросын холбооны улсын Бурайд улсаас оролцож байгаа оролцогчид, манай өнөөдрийн аялалд хамрагдж чадаагүй бүх оролцогчдоо амжилт хүсэж байна.
хүүхдүүд чинь тамхин хөвгтөд талын дээгүүр орол пессимист гээл ингэж явж байснаас ер нь бол энэ дээгүүр би дээгүүр орж ирээ тий. Ингээд чөлөө зүүн хөлөө. Нэг танхим дотор одоо ингээ хөлбөмбөгийн талбай байна, саксофоны талбай байна. Тэгэл бүжгийн талбай гэл ингээд ярих юм бол маш олон зүйл багтаасан байна л да. Би ер нь өмнө ийш орж ирж үзэж байгаагүй. Тэгээд хальт гаднаас нь харчаал явдаг гэсэн. Дээр нь дотор нь орж ирээд ингээд юмнуудтай танилцсан чи айгүй гоё таатай мэн. Одоо эн чинь ингээл free wireless байт юм. Тэгэл доотлоо үнгүү интернет мобиг хэрэглэгч нар. Тэгэл айгүй гоё юм байна. Яг ингээд орчингүүл ингээд тод өнгүүдээр ингээд ханаа буудсан. Тэр мөрнүүлэг үнээр залуучууд орж ингээд баг өөр юм бодохын аргагүй тий. Зүгээр л сайхан хөгжилтөд гарахаар тийм одоо дотоод заслан тийм